Их мөрөн дорн зүгт урсан мөрний давлгаа мянган галбын алдар цуу хүмүүсийг тунгаан бодохгүй. Хуучин бэхлэлтийн баруун талыг Хатан Баатар Жовуугийн байлдсан газар хэмээдэг бөлгөө. За энэ бол Хятадын эртний түүхэнд Чибигийн байлдаан болж байсан газар. За 1000 гаруй жилийн өмнө 3 улсын эрен үед чөөнөр олныг ялж байсан гэдгээр алдартай Чибигийн байлдааны бууртай хамтдаа танилцъя. 100 түүхийг ачаалан урсах энэ их мөрний нутагт 1000 гаруй жилийн тэртээ Хятадын түүхэнд алдартай Чибигийн байлдаан өрнөж байсан юм. Чиби нь Хятадын Хүбэй мужид харьяалагддаг. Түүх сөхөж Чибигийн байлдааны талаар ярихад нийтийн он тооллын 208 онд Сүнчуан, Лиу Бэй гэх хоёр жанжны хамтарсан хүч буурай 40-50 мянган цэргийн хүчээр Савсав жанжны 260 мянган хүчирхэг цэргийн хүчийг мэрэгэн ухаанаар ялснаар Хятадын түүхэнд алдартай цөөнөр олныг буураагаар хүчирхгийг ялсан үйл хэрэг болсон. Түүхийн ном сударт гардаг Чиби гэх хоёр үсэг тухайн үеийн байлдааныг өгүүлэх мэт уулаа чимэн энд дураасаар үлджээ. Хүнд хэцүү цаг үеийг өнгөрөөсөн энэ нутагт өнөөдөр байлдааны түүхэн үйл хэргийг харуулах жанжны сүрлэг хөшөө, Чибигийн байлдааны галерей, Байфын тахилгын газар зэргийг тогтчуулан байгуулж, улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хятадын соёл, түүхийн үнэт зүйл болгон хөгжүүлснээр дотоод гадаадын залуучуудын зорин ирдэг газрын нэг болжээ. Эртний нутгаар аялахад үүх түүхийн эд шидийг эрхгүй биширнэм.